Та хүүхдээ хараадаг ээж юу, ерөөдөг ээж юу? Мэдээж хүүхдээ хараадаг ээж бол байхгүй. Гэхдээ санаандгүйгээр, бодлогогүйгээр мөн хүүхдийнхаа миний хувьд уур хөргмээр төвчшгүй бас хүлэмжшүүлж чадахгүй тэр үйлдэлийг нь харахтаа яг тэр үйлдэлт нь биш, тэр хүүхдийн бүхэл бүтэн ирээдүйд зориулаад хэлсэн сөрөг өгнөд маш их байдаг. За тэр тусмаа хүүхдийн хүмүүжлэлд, хүүхдийн амьдралд энэ үгийн нөлөө гэдэг зүйл маань маш их хүчтэй. Ялангуяа ээжийн үг их хүчтэй шүү гэж бас яг ээжүүхтэй зөвлөмөр нь. Магадгүй хүүхдийн маань хийж байгаа алдаа дутагдал надад таалагдахгүй байгаа тэр зүйлийг харахтаа хүүхдэд өгнөд хэлсэн үг би санаатай хэлээгүй боловч магадгүй хийснийхаа дараа за ээжигээ уучлаарай гэж хэлмээр байгаа ч гэсэн тэр үг нь яг тэр хүүхдийн зүрх сэтгэлд бас оюун санаа бодолд нь хадгалагддаг. За хүүхэд яг жил төстэй алдааг нас бит хүрсэн хоноо гарах юм бол яг тэр үгийг ээж хэлж байгаа үйл явцыг санахаас илүүтэйгээр за би ч угаасаа арчаагүй амтан дөө. Би ч угаасаа доожоогүй дээ. Би ч тэрнтэй харьцуулах юм бол нэг тийм сайн хүүхэд биш дээ гэх мэтчлэн тэр үгийн хорвоо чанаар тэр сөрөг үгийн муу нөлөө тэр хүүхдийн зүрх сэтгэлд санагцаар л байдаг. Тийм учраас та хүүхдээ аль болохоор муу үгээр биш сайн үгээр өрөөж байгаарэ гэж зөвлөмөр байна.